Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Израиль болон Ливан улсын хооронд гал зогсоох хэлэлцээрийг зуучлалаа. 14-р Пап Леон дэлхийн ертөнцийн дарангуулагчдын гарт сүрч байна гэжээ. Олон улсын валютын сан болон Дэлхийн банк Венесуэл улстай албан харилцаагаа дахин сэргээж байна. Таиландд сайн дураар цэргийн албанд эсэгчдийн тоо энэ онд 22-оор өсжээ. Орой мэндийг хүргэн үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Өнөөдрөөс Ливан, Израилийн хооронд 10 хоногийн гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ. Хэлэлцээрийн ачаар Израиль болон Хизболлах бүлгийн хооронд түр гал зогсоох үйл ажиллагаа явагдаж, улмаар Иран, Америк нэгдсэн улс, Израилийн хооронд өргүү нэрийн гал зогсоох хэлэлцээ зохион байгуулах боломжтой болж байна. За, ерөнхийлөгч Дональд Трамп энэ тохиролцоог Израиль болон Ливаны хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр гэж мэдэгдсэн боловч бодит байдал дээр Израиль нь Ливанта бус, харин Ливан улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа Хизболлах бүлэглэлтэй тулалдаж байгаамаа. За, гэвч энэхүү бүлэглэл нь албан ёсоор гал зогсоох хэлэлцээрт оролцоог байна. Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Ливаны урд бүс нутгаас дөрвсөн гэр бүлүүд буцаж эхэлсэн ч албаныхан нөхцөл байдал тогтвортой болтол хүлээхийг анхааруулж байна. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэхүү гал зогсоох хэлэлцээрийг инх тайвны төлөөх үйл хэргийг урагшуулах зорилготой гэж мэдэгдсэн ч Израилийн цэргүүд ухрахгүй одоогийн байшлаа орхихгүй гэлээ. Израилийн хүчин өмнөд Ливанд аюулгүй бүс байгуулах зорилготой байгаа юм. Харин Хизболла бүлэглэлийн удирдлагууд Израилийг Ливан руу эзлэн түрэмгийлэх гэж оролцсон хിവэр байгаа нөхцөлд бууж өгөхгүй тулалдана гэсэн байр суурьтай хിവэр байна. Тийм байж уг бүлэглэл гал зогсоох хэлэлцээрт нэгдсэнгүй. Энэ нь гал зогсоох хэлэлцээрийг тогтвортой хадгалахад саад болж болцсошгүй юм. Хэлэлцээрийг зуучилсан Америк нэгдсэн улсын төрийн департаментийн тухайд Израиль өөрийгөө хамгаалах эрхээ хадгална шаардлагатай тохиолдолд цохилт өгөх боломжтой хിവэр байна гэж үзэж байна. Энэхүү тохиролцоо нь Вашингтонд болсон дипломат уулзалтууд болон Марко Рубио, Нетаньяху, Ливаны ерөнхийлөгч Жозеф Аун нар уцаар ярьсны дараа бий болсон. Эдгээр уулзалтууд харилцан яриа нь хоёр улсын хооронд 30 гаруй жилийн дараа болсон анхны шууд хэлэлцээ байсан юм. Израиль Ливаны засгийн газруудын хоорондох хамгийн сүүлийн шууд уулзалт 1983 онд болж байлаа. Энэ удаагийн хэлэлцээрээр Ливан улс эхлээд гал зогсоож мөн Хизболла бүлэглэлийг зэвсэггүй болгох амлалтыг давхар өгч байна. Ийхүү гал зогсоох хэлэлцээр нь богино хугацаанд амсгийх боломж олгож байгаа ч талуудын байр суурь зөрүүтэй итгэлзэл сул байгаа тул урт хугацааны энхийн шийдэлд хүрэх хэсэг нь тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ бүс нутгийн нөхцөл байдалж тогтворгүй хിവэр байна. Дайны улмаас Иранд 3000 орчим, Ливанд 2100 гаруй хүн амь өргөдөд байгаа юм. Мөн дэлхийн зах зээлд нефтийн нийлүүлэлт тасалдаж эдийн засагт ихээхэн хохирол авчирсан. Урт хугацааны энхийн хэлэлцээрийн тухайд зуучлагчид Ираны цөмийн хөтөлбөр, ормоозын хоолой болон дайны хохирлын нөхөн төлбөр зэрэг асуудлуудаар зөвшөөрлөлт хүрхийг зорж байна. 14-р Пап Лео Камерун улсад хийсэн айлчлалынхаа үеэр олон улсын эрх баригчдыг дайнд асар хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгааг эрс шүүмжлэн дэлхийн ертөнцийн цөөн хідэн дарангуулагчийн гарт сүрж байна гэдгийг мэдэгджээ. Энэ нь шууд бусаар Америк нэгдсэн улсын эрх баригчдыг шүүмжилсэн хэрэг гэдгийг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж байна. Ватиканы тэргүүн болон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын захиргааны хооронд Ираны дайны асуудлаар чамгүй ширүү маргаанууд өрнөх болоод байна. Энэ 7 хоногийн ихээр Дональд Трамп Папыг Америк нэгдсэн улсын зорилго инх тайвны төлөө гэдгийг ойлгохгүй байна. Хэмээн шүүмжилж нийгмийн сүлжээнд хатуу үг хэлсэн. Үүнийх нь өмнөхөн Пап Америк нэгдсэн улс болон Израиль улс хамтран Иран улсын эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд санаа зовнож байгаагаа илэрхийлж хэрв дайн зогсохгүй бол бүхэл бүтэн иргэншил устдах эрсдэлтэй гэж анхааруулад байсан юм. Харин энэ удаад
шоронд хэлсэн үгэндээ Паплио мөнгийг тэрбумаар нь устгал сүрэл зарцуулсны улмаас боловсрал, эмчилгээ, сэргээн босголтод шаардлагатай хөрөнгө үгүй болж байна гэж мэдгдсэн. Мөн дайныг эхлүүлсэн хүмүүс байхгүй болох нь хоромхон зуурын хэрэгч дайны улмаас сүйдсэн газар нутаг дэд бүтцийг сэргээн босгоход хүний нэг нас ч багадна гэж хэлсэн байна. Ийхүү Ираны дайны асуудал Пап болон Трампын харилцаан дахь зөрчлийг улам хурцдгаж байна. Сүсэгтнүүдийн хувьд Трампын засаг захиргааны Ватиканы тэргүүн болох христийн шашинтнуудад хүндэтгэлгүй хандаж байна гэж үзэж байна. Тухайлбал Батлан хамгаалахын сайд PKX-д Пентагонд хэлсэн маргаантай залбиралтаа хүчирхийллийг дэмжсэн утгатай үг хэрэглэсэн нь шүүмжлэлд агууллаа. Үүний дараа Ватиканд болсон мөргөлийн үеэр Паплио Есүс Христийг дайныг зөвтгөхөд ашиглаж болохгүй хэмээн анхааруулсан. Үүний хариуд Трамп Папыг гэмт хэрэгтээ тэмцэж чаддаггүй, юу ярьж буйгаа мэдэхгүй байна хэмээн шүүмжилж өөрийгөө Есүстэй зүйрлсэн пост хүртэл нийтлээд амжсан. Гэсэн ч Пап айх зүйлгүй цаашид дайны эсрэг дуу хоолойгоо үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Ийхүү энэ мэтчлэн Ираны дайнаас үүдэлтэй геополитикийн хурцдмал байдал, дэлхийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд нөлөөлөхөөс гадна сүсэгтнүүдийн хооронд ч зөрчил маргаан үүсэж эхлээд байна. Дараагийн мэдээллийг хүргэе. Олон улсын валютын сан болон Дэлхийн банк Венесуэл улстай албан ёсны харилцаагаа дахин сэргээж 2019 оноос хойш зогссон хамтын ажиллагааг өргөжүүлэх шийдвэр гаргажээ. За энэхүү шийдвэр нь тус улстай сүүлийн 6 жилийн хугацаанд тасраад байсан албан харилцааг сэргээж байгаа томоохон өөрчлөлт гэдгийг олон улсын шинжээчид онцолж байна. За мөн олон улсын валютын сан бараг 20 жилийн дараа Венесуэл улсын эдийн засгийг бүрэн хэмжээгээр нь үнэлэх болсноо энэ юм. Үүнээс гадна битүүмжлэгдсэн тусгай зээлийн эрхийн хүрээнд хөрөнгө авах боломжийг нээх магадлалтай гэдгийг их сурвалжууд бол мэдээлж байгаа юм. Түүнчлэн олон улсын валютын сан энэхүү алхам нь гишүүн орнуудын олонхын дэмжлэгт үндэслэн хийгдэж байгаа гэдгийг онцолжээ. Одоогийн байдлаар Венесуэлийн засгийн газартай тус улсын удирдагч Дельси Родригесээр дамжуулан харилцаж эхэлсэн байна. Дэлхийн банкны зүгээс мөн харилцаагаа сэргээж байгаагаа баталгаажууллаа. Дэлхийн банк хамгийн сүүлд 2005 онд Венесуэл улсад зээл болгож байжээ. Дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд тус улстай харилцаагаа сэргээж эхэлж байгаа энэхүү үйл явдал нь Каракаст болсон улс төрийн өөрчлөлтийн дараа тохиож байгаа юм. Энэ бол олон улсын санхүүгийн сувгуудыг буцаа нээх гэсэн Венесуэл улсын бодлогын нэг хэсэг гэдгийг шинжээчид дүгнэж байна. Мөн Венесуэл улс гадаад өрийн зохион байгуулалтын хилэлцээг эхлүүлэх суурийг тавьж магадгүй гэдгийг бол онцолж байна. Тодорхойлбол Венесуэл улс гадаад өрийн хэмжээгээ 150-аас 170 тэрбум доллар гэж тооцдог бол үүнээс 60 тэрбум нь төлөгдөөгүй бондын өр байгаа юм. Олон улсын валютын сан одоогоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлэх урьдчилсан мэдээлэл цуглуулж байгаа. За үүнд Венесуэлийн макро эдийн засгийн тогтворгүй байдал, өндөр инфляц, статистикийн хомсдол зэрэг асуудлыг судалж байгаа гэдгийг мэдээлжээ. Цаашид халиваа зээлийн хөтөлбөр нь бүрэн үнэлгээний үр дүн болон гишүүн орнуудын хүлээн зөвшөөрсөн баталгаан дээр үндэслэгдэн хийгдэх юм байна. Таиланд улсад сайн дураар цэргийн албанд эсэгчдийн тоо он гарсаар огцом нэмэгдэж ойролцоогоор 50,000 гаруй хүн цэргийн албанд шинээр бүртгүүлжээ. Энэ нь 2025 оны мөн үетэй харьцуулахад 22% нэмэгдсэн үзүүлэлт байгаа юм. За тус улсад сайн дураар цэргийн албанд эсэх явдал сүүлийн 5 жилийн хугацаанд огцом нэмэгдэж байна. За энэ нь олон жилийн туршид хэрэгжүүлсэн цэрэг дадлагын тогтолцоотой холбоотой гэдгийг мэрэгжилтнүүд онцолж байна. За 18-аас 29 насны эрэгтэйчүүд суглаанд оролцож, за хэрвээ сайн дураараа элсээгүй бол цэрэг татагддаг байна. Улаан суглаа сонгосон тохиолдолд 1-2 жилийн хугацаатай алба хаадаг, харин сайн дурынхын хэд хэдэн давуу талуудыг эдэлдэг. Жишээлбэл илүү богино хугацаанд буюу 6 сарын хугацаанд алба хаах бөгөөд томилогдох албан тушаал, цэргээс халагдах хугацаанд нь уян хатан нөхцлүүд өгтдөг байна. Мөн тус улсын албаных нь иргэдийн цэргийн албанд итгэх итгэл нэмэгдсэн нь олон нийтэд чиглэсэн сурталчилгааны ажлын үр дүн гэдгийг онцолжээ. Ингэхдээ уламжлалт арга барилаас татгалзаж сошиал орчинд залуучуудад чиглэсэн контент бүтээх, мем түгээх зэрэг шинэ үеийнхэнд ойлгоход хялбар аргуудыг сонгосон гэдэг нь онцлогчтой байгаа юм. Жишээлбэл цэрэг таталгын сурталчилгаанд зориулсан ийм нэгэн мэдэгдэл байгаа нэлээдгүй сонирхол татж байна. За эхнэрээсээ татгал залхаж байна уу? За энэ 4-р сард ирж цэрэгт илсээрэй гэсэн Таиландын айрмын цахим нийтлэл зэрэг өвөрмөц хэм маягтай контентуудыг олон нийтэд түгээх болсон нь энэхүү үйл ажиллагааны гол үр дүн гэдгийг бол онцолжээ. Үүнээс гадна эдийн засгийн нөхцөл байдал нөлөөсөн гэдгийг бол шинжээчид бол дүгнэж байгаа юм. За ажлын байрны хомсдол зарим залуусыг цэргийн алба руу түлхэж байна гэдгийг онцолжээ. Цэрэгт хоол байр үнгүүгээс гадна сар бүр ойролцоогоор 10,000 баат буюу $340 цалин авдаг. За энэ нь эдийн засаг талаасаа нэг хөшүүрэг болж байгаа юм а.
Түүнчлэн геополитикийн хурцмал байдалч мөн нөлөөлсөн байна. За тухайлбал Таиланд болон Камбожийн хооронд сүүлийн үед өрнөж байгаа хил орчмын мөргөлдөөнүүд үнсэрхэг үзлийг сэргээж залуусыг цэрэгт элсэх сонирхлыг нэмэгдүүлсэн гэдгийг бол онцолжээ. Гисэн хэдиж Таиландын цэрэг татлагын тогтолцооны талаар хэд хэдэн маргаантай зүйлсүүд үргэлжилсээр байгаа. Зарим улс төрийн бүлэглэлүүд одоогийн цэрэг татлагын бодлогод шинжилэлт хийх эсвэл бүр мөсөн цуцлахыг шаардаж байгаа ч албаны хүмүүс аюулгүй байдлын нөхцөл бүс нутгийн хурцмал байдлын улмаас системийг хэсэгтээ хэвээр үлдээх ёстой гэдэг байр суурьтай байгаамаа. Дараагийн мэдээллийг хүргэе. Times сэтгүүл 2026 оны хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтаа танилцууллаа. Энэхүү жагсаалт нь салбарыг түүчээлагчид, шинийг санаачлагчид, мөс аглагчид, технологийн бүтээгчид болон урлагийн алдартнууд багтдаг билээ. Хөтөлбөрийн энэ хэсэгт жагсаалтад багтсан зарим эрхмүүдийг онцолж байна. Энэ жилийн жагсаалтыг тэргүүлж Бүгд найрамдах Солонгос улсын дуучин Jenny Hillary Duff, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Donald Trump, Формула 1 уралдааны дэлхийн авраг Ланда Норрис нар оржээ. Times сэтгүүлийн ерөнхий редактор Sam Jacobs хэлэхдээ бид жил бүр дэлхийг өөрчилж буй түүхэд болон тэдгээрийг бүтээж буй хүмүүсийг сонгон гаргадаг. Тэдний зарим нь олон нийтэд танигдсан бол зарим нь зөвхөн өөрийнхөө л салбарт алдартай байдаг. Бид дэлхийн өнцөг булан бүрийн редактор, сурвалжлагч, их сурвалжуудаас санал аван өдөр бүр ирдэг зөвлөмжүүдийг нэгтлэн байж эдгээр хүмүүсийг тодруулдаг. Тиймээс уг 100 хүнийг бүгдийг нь мэддэг хүн цөөхөн байх болов уу гэжээ. Тэрээр мөн Time 100 жагсаалт одоо 30 дахь жилдээ золгож байгаа ч дэлхийд даяар хүмүүсийн сонирхлыг татдаг хэвээр байна. Сүүлийн жилүүдэд бид ирээдүйг тодорхойлох хиймэл оюун ухаан, уур амьсгал, эрүүл мэнд, буйны үйлс зэрэг салбаруудыг анхаарч Time 100 жагсаалтыг өргөжүүлж байгаа гэдгийг мэдгдсэн байна. Харин одоо жагсаалтын уран бүтээлчдийн хэсэгт багтсан эрхмүүдээс хэдийг нь танилцуулъя. Luke Combs, Jenny, KK Palmer, Noah Weil, Dakota Johnson, Coco Jones, Freda McCarran нар багтсан байна. Харин удирдагчдын төрөлд Popli 14, Marco Rubio, Donald Trump, Mark Carney, Xi Jinping, Sanae Takaichi зэрэг дэлхийн томоохон улсуудын удирдагч нар багтаад байгаа юм а. Гадаад мэдээ үргэлжилж байгаа үзэгчтэй хөтөлбөрийн хэсэг зарим мэдээллийг товчоор үзүүлье. Тайваны хөрөнгийн зах зээл Их Британийг давж ойролцоогоор $413 их найд долларын үнэлгээтэйгээр дэлхийд 7 дугаар дэрэмлэгдэж эхэлжээ. Үүнд хэмэл оюуны салбарын хөрөнгө оруулалтын огцом нэмэгдсэн байдал голлон нөлөөлсөн байна. Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр Америкийн нэгдсэн улс тэргүүлж Бүгд найрамдах ард улс Япон, Хонконг, Энэтхэг, Канада, Бүгд найрамдах Солонгос улс далж байна. Сидней хотын хүүхд тасрах төвийн ажилтнанд 2009-оос 2025 оны хооронд хэд хэдэн цэцэрлэг дээр үлдэгдсэн гэж үзэж байгаа хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 137 хэрэгт ялт болгожээ. Тэрээр 2025 онд баривчлагдсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.4 сая дижитал файл шалгасны дүнд түүнд ноогдох хэргийг нэмэгдүүлсэн байна. Албаныхны мэдээлж байгаагаар хохирогчдыг тогтоох ажил бараг дууссан бөгөөд гэр бүлүүдэд удахгүй мэдэгдэнэ гэжээ. НАТО Австралийн батлан хамгаалах яамтай анх удаа тусгай уулзалт хийж батлан хамгаалах үйлдвэрлэл болон салбарын чадварын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх асуудлаар хэлэлцжээ. Хэлэлцээрээр олон улсын хамтарсан төслүүд, стандартчлал, нөөц бүрдүүлэлт болон сансрын хамтын ажиллагааны асуудлуудыг хүндсэн байна. Энэхүү уулзалт нь өнгөрсөн жил НАТОгийн дэмжлэг ба худалдаа авах байгууллага болон Австралийн хооронд зохион байгуулсан түншлэлийн гэрээний үргэлжлэл юм а. Бүгд найрамдах Турк улсын Кахраман-Мараш хотын дунд сургуульд болсон халдлагын үеэр амиа алдагчдын тоо 10 хүрсэн байна. Тус улсад сүүлийн 2 хоногт 2 удаа дундангийн сургууль руу халдсан тохиолдол гарч байгаа юм а. Албаны хүмүүсийн мэдээснээр 14 настай зэвсгэлсэн этгээд 2 багш болон 8 сурагчийг буудан хөнөөж эцэст нь өөрөө буудуулан амнасаа алдсан байна. Хэргийг үйлдсэн этгээд эцгийнхаа эзэмшлийн галц зэвсгийг ашигласан бөгөөд түүний эцэг эхийг нь одоогийн байдлаар баривчлаад байгаа гэдгийг цагдаагийн байгууллагын зүгээс мэдгдсэн байна. Үүнээс 1 хоногийн өмнө Шанлын Урфа хотод болсон зэвсэг талдлын улмаас 16 хүн шархагдсан албаныхан мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг мэдээлжээ. Үзэгчдээ Тэнгэрлээс та бүхэнд гадаад мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.